Сайн мэцхан үзэгчдээ Тухтай харилцаа нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар үзэгч та бүхэнд төрөхөд бэлэн болсон байна. За өнөөдрийн нэвтрүүлгийн маань зочноор Хөхтөнгөр чуулга академийн тэргүү хүнд зүм бэлтгэн алтан гэрэлд оролцож байна. Өдрийн мэндэргээ. За баярлалаа. За тэгэхээр улаачдын өрсөлдөө нэвтрүүлгийн маань зураг авалтаас амжилттай явж байгаа гэж сонссон. За энэ хүү нэвтрүүлгийн хатлаараас үзэгчд мэдээлэл өгөөч. За энэ улаачдын өрсөлдөө нэвтрүүлгийн одоо 2 дахь дугаар нь зураг авалт нь ер нь 70-80% орцсон явж байгаа. Ер нь одоо ингээд монтаж дүрс эвлүүлэх юмд орсон. 1 сарын 20 гэхэд одоо энэ ТV телевизээр цацагдахад бэлэн болж байна л гэсэн. За нэвтрүүлгийн маань хувьд одоо хичнээн оролцогчд маань оролцоо одоо тодруулах юм бол хөдөө орон нутгаас хичнээн оролцогчд байна тийм ээ, нийслэхтаас хичнээн оролцогчд байна. За мөн одоо хэрхэн зохион байгуулалтаараас явагдаж байна. За ер нь бол 62 оролцогч оролцсон. Ер нь бүртгүүлсэн гэсэн үг. Тэгэхээр 62 оролцогч бүртгүүлээд тэгээд нөгөө би танаа телевизээр ярилцлаганд орж явахад сорил авна гэж ярьж байсан шүү дээ. Тэр сорилыг давсан, одоо 3 сорилыг давсан, шилдэг 10 улаач шалгарч үлдээд одоо нэвтрүүлгийг үргэлжлүүлэх боломжтой гэсэн 10 улаач одоо зураг авалтанд орсон гэсэн үг. За шалгууруудын хувьд ер нь хэрвээсэн одоо даалгавруудын хувьд ч гэсэн нэг сонирхол татдаг сэдв байдаг шүү дээ. За ер нь даалгавруудын хувьд гэх юм бол ер нь бол одоо одоогийн байдлаар одоо нууцлагдсан гэсэн үг. Тэгээд зурагтаараа гаргахлаар хүмүүс харна шүү дээ. Ямар даалгавар авсан тий. Даалгавруудын хувьд бол мэдээж одоо хүнд ер нь даалгаврууд авагдсан гэсэн үг. Нэлээд хүнд байгаа. Тэгэхдээ одоохондоо хэлэх боломжгүй. Тэгтээ тэргүй зурагтаараа гарах юм чинь зурагтаа гарах. За энэ нэвтрүүл нь одоо улаачдын өрсөлдөөн гэсэн одоо энэ нэвтрүүлгийн одоо төсөл дээр маань одоо 20 гаруй хүний одоо бүрэлдэхүүн ажиллаж байгаа. Тий. Үндсэн хөтлөгчөөр нь одоо Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан мөнгө төр, Монголын соёлын тэргүүний ажилтан оюун туул гээд энэ хоёр хөтлөгч манай ээлжлэн хөтлөж байгаа. Тэгээд зохион байгуулалтын хувьд бол их сайн явагдаж байгаа гэж ойлгож байна гэсэн үг. Зөвхөн энд бол зөвхөн бөө мөрөлдөө холбоотой улаач хүний чаддаг чадварыг л сорьсон даалгаврууд явагдсан гэсэн үг. Манай энэ улаачдын өрсөлдөөн гэдэг нэвтрүүлэг маань ер нь бол одоо зөмбөлгөө тулаанаас бол ондоо төстөө мөртлөө хоёуг дуулаг, нэр ус, зан үйл шал ондоо гэсэн үг шүү дээ. Зөмбөлгөө тулаанд одоо лам, бөө, зүмөрч хүчнөө ордог манай улаач нар маань яг өөрсдийн хоёуг дуулаг тий одоо харын тэнгэрийн хоёуг ямар байдгийг, цагааны тэнгэрийн хоёуг ямар байдгийг тэгээд мөнх хөх тэнгэртэйгээ хэцэнгэргээрээ дэгдэж зан үйл хийдэг гэдгийг одоо сурчилж харуулж одоо өөрийнхөө уур чадрыг одоо цэнхэр дийлхцээр харуулж орж ирж байгаа урам зоригтой улаач нар байгаа л гэсэн үг. Дандаа улаач нар байгаа гэдгээрээс л байна. Орон нутгаас хичнээн хүмүүс оролцож байна. Хөдөө орон нутгаас улаач нар. Хөдөө орон нутгаас одоо бол дэж одоо Булган аймгаас үлдсэн байгаа, Дархан уулан аймаг, Дорнод гэдэг нэлээд Хөвсгөл аймгаас гээд хүмүүсүүд үлдсэн байгаа. Тэгтээ 62 оролцогчоос одоо шалгарч үлдээд 52 оролцогч сорилтонд нэвтрүүлгийн зураг авалтанд орохгүйгээр сорилосоо явсан гэсэн үг. Яг нэвтрүүлгийг үргэлжлүүлэх боломжтой 10 оролцогч байгаа. Тэгээ одоо мандатын дугаар байгаа. Тийм учраас зурагтаараа одоо яг аль аймгаас оролцож байна гэдэг нь тодорхой гарч ирнэ гэсэн үг. Шүүгч нарын бүрэлдэхүүний хувьд. Шүүгч нарын бүрэлдэхүүний хувьд одоо зүүн билгийн тулаан 3 ялагч, ган жаргал, зүүн билгийн тулаан 5 ялагч, мөнх эрдэнэ, зүүн билгийн тулаан 6 нэвтрүүлгийн хүнд зүүн билэгтэн 3 дугаар барийн шагналт хос баяр. За зүүн билгийн тулаан 3 ялагч одоо дор чанд, зүүн билгийн тулаан 5-ын одоо 2 дугаар барийн шагналт загдар гэдэг дандаа зүүн билгийн тулааны одоо ялагч нар 1-2 дугаар байрын шагналтан. Тэгээд дээрээс нь эдгээр маань өөрсдөө бас мөнх тэнгэрийн улаач нар байгаа. Зүүн билгээ тулаанд ороод зүүн билгээрээ зүүн билэгтэн гэсэн нэр авсан ч гэсэн өөрсдөө бас мөнх тэнгэртэйгээ одоо холбогдсон улаач нар учраас бас улаач нараа бас шүүх эрхэн тэдэрт байгаа гэсэн үг. Бас тэдний өөрсдөө энэ улаач нарыг одоо улаач нартайгаа адилхан цаг тухайн үедээ бас сориулаад тулд одоо зүүн билгээ тулаанд одоо тулаанд нь ороод өрсөлдөөд
бас шалгараад Монголын ард түмэнд өөрсдөө хинбэ гэдгийг харуулсан шүүгчд байгаа гэсэн үг. Үзэгчдийн хувьд одоо хамгийн сонирхол татсан зүйл нь бол даалгаврын хувьд байдаг шүү дээ. Мэдээж шүүгч нарын бүрэлдэхүүн бас ярилцж байгаа даалгавруудыг бас гаргасан байна. Ер нь бол шүүгчд өөрсдөө даалгавруудаа өөрсдөө тийм одоо өрсөлдөөн нэвтрүүлэгт одоо зүүн бэлгийн тулаанд орж исэн өөрийгөө сориулж исэн болохоор бас энэ улаастрыг ингэчээ тэгчээ гэд өөрсдөө даалгавруудаа бэлдсэн гэсэн үг. Тэгээ хөтлөгчдөө хамтарч ажиллаж байгаа. За улаачдын өрсөлдөөн нэвтрүүлэг маань одоо энэ жил 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. За эх жил мөн дахин бас зохион байгуулагдах төлөвлөлттэй байна. Ер нь бол жил болгон зохион байгуулагдана. Тэгээ энэ удаагийнх нь болохоор зөвхөн улаачдын өрсөлдөөн гэдгээр орж байгаа. Би бас зунаас одоо бүр яг хамаг Монгол Туваа, Халимаг одоо тэгээ Солонгос одоо Бүүтэ орнуудын зөвхөн бас л яг мөнх хөх тэнгэртэйгээ холбогдсон бүх улаачдрын юг хийх бодолтой байгаа. Гэхдээ энийг бас үзэгчдээс одоо санал асуулга авч иж хийгдэх байхаа гэж бодож байна. Таны хувьд нь улаач хүн гэж яг ямар хүнийг хэлэх вэ? Улаач хүн гэдэг бол одоо мөнх хөх тэнгэртэйгээ холбогдсон одоо онгод сахиус өвөг дээдсийнхаа үгийг дагдаг мөнх хөх тэнгэрийнхаа өвөг дээдсийн сургаалыг одоо хөх тэнгэрийн улаач гэдэг маань хөрст одоо газар дэлхийдээ одоо тий дамжуулж хэлж байгаа одоо нэг өсөндөө гар утас гэх үү тий тэр дээрээс хэлж байгаа тэр онгод сахиус өвөг дээдсэр сүнснүүдийн хэлж байгаа загч байгаа та нарыг одоо энэ болохгүй байгаа энэ нийгэмд одоо тий энэ хөрст газар дэлхий дээр болохгүй байгаа энэ одоо газар усаа ухаж байна одоо уул ус мод чулууга огтлж байна эдрийг болвол уул усаа хамгаал уул усаа тах хар цагаан хилам хийж байна хийж байгаа хараал жатгийг одоо арилгаж тэрийг өрөөлөөр хариулж өгсөн яг тиймэрхүү одоо үүрэг даалгаврыг хүлээж авсан улаач нар одоо тэр улаач гэх болоо даа гэж бодож байна. Хүмүүсийн дундаас нэг эерэг сөрөг хоёр хандлага байдаг шүү дээ. Одоо юу гэдэг нь зарим буу бол зөвхөн одоо мөнгөний тулд байна ч гэдэг юм уу. Одоо буруу бас хүмүүс нийгэмд илүү буруу мэдээлэл хүргэдэг. Хүмүүсийн сэтгэл зүгээр тоглолдог гэдэрийн хандлага байдаг. За мэдээж хэрэг үнэхээр одоо онгод тэнгэртэйг харьцдаг тийм ээ жинхэнэ бас одоо юм улаач хүмүүс ч гэсэн маш олон байгаа. За ер нь бол яг мөнгө төгрөгийн бөө гэж л яригдаад идэг л да. Тэгвэл яг тэр тухайн үеч хэмжээндээ зан үйлийг хийж өгөөд үнэхээр сайхан болгож өгөөд тэгээд хүний өгснгийг нь одоо авал болж л байдаг. Яг онгодын өглөг барьц гэж байдаг л да. Тэгээд яг онгод өөрөө амлдгүй ч гэсэн улаач хүн яг тэр өглөг барьц нөгөөд нэг хонь гэдэг ч юм уу хоньныг нэг бод гэдэг ч юм уу тий мөнгөн дүнгийн нөгөөд тэргээр нь тэр мөнгөн дүндээ одоо тэр уул усаа тахих одоо малын тахилыг хийх гэдэг ч юм уу онгодынхаа хуйг дуулах хэц ингэргэндээ зөхөх гэдэг ч юм уу яг тийм л болчдөг болсон шүү дээ. Одоо бөө мөргөлд одоо бөө болох гэж байгаа хүмүүс гэхтэл одоо яг дунджаар идгээд одоо сая гаруй төгрөгийн дунджаар хуйг дуулах хувц унар бэлдэж гин гэсэн үг. Жишээ нь гээд одоо дээл 3-400 мянгаар авч яана хэц ингэр нь 2-300 мянгаар тэгээл малгай гутал одоо юу л үдэ бүх юм нь одоо үн анштай болсон. Тэгээд тэрнийхээ юун дээр л авдаг баг. Тэрнээс бол хэдэн 100 саяар хэдэн 10 саяар хэдэн 100 мянгаар үзлэг хийнэ гэж тэрвэл байхгүй гэсэн үг. Зөвхөн хүний өгснөөр нөгөөл хүний одоо сүсэг иширлэр нь өөрөө хэдийг өгнө гэдэг тий. Тэрэнд нь тааруулаад хүний болцоонд нь тааруулаад зан үйл хийдэг. Одоо өөдөр ч гэсэн бөөнрийг л одоо ингээд мөнгө төгрөгөөр үзэж харуулдаг одоо мөнгө төгрөгөөр энэ шоутаар гэж идэг болохоос яг ясам дээр одоо нэг сүм хийд ламнар дээр очиад ингээ үзүүлэхлээр бас л нөгөө нэг ном тариф нь бүгдэд 100000-аас ахуулаад сая төгрөгийн гал тахлаг үрдэн сая төгрөгөөр дахин 800 мянгаар лүүжин 50 500 мянгаар хэмрээ сан сүнс дуудна гэдэргээл бас л ийм тарифтай номнууд нь тийм байдаг штэ. Тэгээд тэр ламнараа тэгж ярихгүй мөртлөө ингээ бөөнрийг ингээ яриад тэр би их айгу имзгэлдэг л дээ. Тэгсэн мөртлөө бөөнөр нь тэгж айх тэр тариф би энэ тэр тогтоодгоо мөртлөө яманд нь өртчихэд идэг. Яг тэр бөө гэдэг хүн сүсгээрээ юм үздэг байх ёстой бол ламнар ч гэсэн бас л яг өөрийнхөө л үзэх ёстой шүү дээ. Сүсгээрээ тийм. Тэгэхэд гандан л ороход тэгээ ном уншихад бүр бичээчтэй тэгээ бичээч номыг уншаа тэгээд хэдэн хүний бичиг ингээд тэг чин нэг хүн одоо 9 өрх бүлээ бичүүлээ гэх чинь
10 айл чинь дунджаар ингээ яг чинь 1 лам, 2 лам чинь 3 лам нийлээд тэр 110 хүний засал зан үлийг хийн гэхэд хэцүү шттэ. Тэгэхэд бөө гэдэг маань өөрөө яг ингээд өөрийг чинь ингээ урдан суулгаж агаад хилээд оржуулаад өөрийг чинь асуухгүйгээр ийм болсон юм байна, ийм зоригтой ирсэн юм байна гэж хэлээд тэгээд хитэн дөрөв хөр өөрөө мэдээд өгөө гэд тэр хүн өөрөө нөгөө сэтгэлээсээ хэлүүлээд энэ ямар мундаг хүн бэ, энэ яасан мундаг хүн бэ гэж үзүүлж харуулаад миний бүх юмыг хэллээгээд сэтгэлээсээ тавьсан юм голж авдаг л те. Өө чи баг тавьчлаа чи тэглээ гэдгөө. Тэгэхээр тэр бүү мөргөлийн зарим нэг хүмүүс нь бол байдаг л баг хэдэн саяар шав босгодог, бизнес болгосон гэдэг. Яг ясам дээр бол тийм байдаг л дээ. Нэг бас ард иргэд манаас зүгээр ойлгосоо гэж боддог. Надад бол тийм шав гэдэг юм байдгүй. Би ерөөсөө 2 3 шавтай яг онгод буруу залсан, буруу одоо онгод сахиусаа буруу багштай болоод одоо дутмаг буулгацсан онгод шүтэнтэй улаастрыг бол залж өгдөг. Тэгээд одоо хараалж ятдаг одоо буян шин тогтохгүй зан үйл одоо юу гэдэг те тэр бүгдийг нь одоо би хийж өгдөг гэсэн үг. Бөө хүний мөн чанар л гэсэн үг. Тэгвэл би ирэхдээ бол яаж хийж өгөх вэ, яадаг вэ гэдэг чинь тухайн хэмжээний хүнийг сэтгэлээс нь хүлээж аваад сэтгэлээс нь хийж өгнө гэсэн үг. Бид нар өөртөө бас айгүйх ачаалттай байдаг учраас цаг өгөөл тодорхой хэмжээний өдөрт нэг 5-аас 10 хүн л үздэг гэсэн үг. Яагаад гэвэл нөгөө бид нар чинь 5-аас 10 хүн цаг аваад үзнэ. Тэгээ өдөрт хүн болгоно ингээд ламнар шиг ингээд ирсэн болгоно бөөгнөө сууж агаад ингээд бүгд ингээд ном уншчих юм бол тэр хүмүүс засал өгдөг. Яагаад гэвэл бид нар оюун процесс одоо тэр хүний одоо таны өнгөрсөн ирээдүйн амьдралыг харахын тулд айгүй хүч энерги гардаг байхгүй юу? Тэгэл тэрийг чинь үзээд хэрвээ таны амьдралыг чинь тодорхой хэмжээний 50% нь хэлж чаддаггүй хүн энэ чинь үзэж чаддаггүй зүүн бэлэгтэн гэчээд худлаа юм байна штэ гэж хүн ойлгож штэ. Тийм учраас ядрахгүй тулд өдөрт угаасаа 5-аас 10 хүн аваад чанартай үзээ чанартай заслын өгөөд гарахад тэр хүмүүс энэ ямар мундаг хүн бэ гэж л хэлдэг. Тэрнээс орж ирсэн хүн болгоно нэг аваалаад за тийм байна, тийм засалтай байна, ингэсэн байна, тэгсэн байна чи ийм засал уншуур одоо ламнар шиг ингэхгүй штэ. Тэгээд ингээд гаргаад байвал өдөрт 40 50 хүн үзэх байх л да. Тэгэхгүй хүн болгон өөр асуудалтай орж ирдэг, хүн болгон өөр зан үйлдэл орж ирдэг. Тэгээ бөө хүний яг чадвар яг юундээ байдгүй гэдэг. Тийм учраас яг тийм чадвартай улаастрыг л ерөөдөө гаргаж ирж байгаа гэсэн үг. Тийм болохоор ийм нэвтрүүлгийг одоо цаашдаа бол тасралтгүй хийнэ. Тийм болохоор Монголд одоо тэр бөөсаа энэ шинээр манай удмын хөрөн бөө болсон тэрэн дээр очиж үзүүлээрэ тэр мундаг юм байлаа гэдээ очдог үзүүлээд ингэдэг. Тийм болохоор чинь яг чанартай чадaltaаг нь бүр зурагтаар ард түмний өмнө өөрийг нь сориод өрсөлдүүлээд хооронд нь гарч ирж байгаа. Өрсөлдөөн гэдэг маань бол хоорондоо мэдээж уралдаан тэмцээн юм чинь өрсөлдөж таараа. Гэхдээ 62 хүнээс өрсөлдөөд шилдэг 10-т үлдээд 10-аас 5 руу орно, 5-аас тэргүүн байрын төлөө өрсөлдөөд шилдэг улаач гэдгээрээ тодорно гэсэн үг шин. Үг шүү дээ. Таны яран дээрээс түрүүн шав босгох зам уу одоо юу гэдгийг болох эсгүй хүн маань тийм ээ одоо улаач болсноор хүчгүүдгч гэдэг юм нэг тийм асуудал яригдж байна л да. Би үүнийг ч гэсэн бас сонсож байсан. Одоо багш нарын хүчээр тийм ээ тухайн хүн маань одоо онгодоо авлаа гэхэд эргээд дараа нь одоо буцаад онгод нь орж ирэх байлдаг ч юм ийм тохиолдол байдаг гэж сонсож байсан. Энэ бол одоо Монгол даяар бол бүр газар авцсан штэ. Одоо арх уудаг тий. Биеийн татаж ундаг. Ухаан алдаж ундаг. Биеийн өвддөг, ажил үйлс нь бүтэхгүй мөнгө төгрөг нь орж ирэхээ болцсон хүмүүсийг бөө болгоод байна л да. Тэгээд хүн дээр очихдоор нэг ганц хоёр хүн одоо нас орсон ч юм уу би хаана өвдөөл ингээл янгууд яагаад одоо жилдээ нэг юм уу жил дараалаад хүн нас ороод байгаа гэхлээр нөгөө нэг үздэг хардаг мэрэгч төлөгчдөр очдог. Тэгэхээр танаар онгоц сахиустай ийм байна гэж хэлдэг. Тэгэл аргагүй өрхөнд архинд орсон байна. Танаа хүч арх уудгүй байсан ажил төрөлтэй байж архинд орсон онгодынхаа базаанд орж ийна гэдэг. Яг тийм юм байдаг л да. Татаж ундаг тийм рүү асуудлууд байдаг. Тэгэхдээ хамгийн чухал хүн маань тэр багш хэлэхээс өмнө тэр одоо улаач болгож байгаа, бөө болгож байгаа хүн маань хамгийн чухал хүн шүү дээ. Тэр хүн өөрт нь ягаад зүүдэнд нь ягаад тэр бөөгийн хэрэгсэл зүүдэнд нь ороод ягаад бөө зүүдлээд байгаа тий? Ягаад уул ус зүүдлээд байгаа?
Яагаад би хүн үзээгүй байхдаа хүний амьдралыг харж хилээд байгаа. Яагаад би зүв зүгээр байж байгаад ингээд миний хоолоо ингээд боогдоод хөгшин хүний хоолоо орж ирээд байгаа. Яг бүү болгон донд шинж тэмдэг яг тэр нь мэдэрдэг. Тэгээд яагаад би ингэж ухаан алдаж унах дээр би яагаад юм сонин хөгшин хүн над дээр уул усанд ингэ дагуулж ирээд байгаа. Энэ зүүд агаар онгод гэдэг маань гарт харагдаад баригддаггүй, нүдэнд харагддаггүй, хий биетэй оюун бодлоор буудаг учраас улаачтай усад оюун бодлоор харуулж мэдрүүлдэг. Энийг мэдэрсэн тохиолдолд тэр бөө лам дээр очиад үзүүлдэг. Тэнгүү тэрийн нөгөө багш хүн мэдээд чи ингэсэн байна, чи ингэж зүүдэлсэн, чи онгодоо ууртад харсан байна, чиний зүүдэн чи ийм юм орж ирсэн байна гэд ингээд багшаа олдог. Тэр үедгээр багшаагаа ууртад зүүдэлсэн байдаг. Тэгэд ямар ч мэдрэмжгүй хүнийг авчиад бөөгийн хэрэгсэл. Тэгээ бөөгийн хэрэгсэл гэдэг маань одоо бүр одоо юу болцсон те одоо тий дээл одоо Монгол дээлж байсан, бүрээ дээлж байсан, ямар ч дээл өмсөд тэрэн дээрээ заавал бүр 108 могоороос дээш. Тэгээ нэг могоогоо 1000-аас 1500-аар зардаг болсон. Энд чинь бас цаана бизнес болсон. Могоо бол байдаг лус гэж одоо бөөмөрөлд хамгийн чухал үйлдэл. Тэгтээ бол 108 могоо биш. Өөрийнх нь могоо. Тэгээд дээр үе дарахад бөөнөрөө одоо бүрээд бөөнөрөө ингээд зүгээр салбаасан тэгээ ингээд эргэлдээд бөөлөх дээр тэр салбарын үгээр муу юм ингэж хөөх учраас тэр могоогоороо биш. За тэгээд очир малгаан дээрээ юм суураг хатахтай биш. Суураг гэдэг чинь бол лам одоо төвдийн одоо лам нарын үйл шүү дээ. Бөөгийг бол оройгүй майхавчтай өдөөрөө дээшээгээ нисэж явж бэлэгшээж тэгээ онгод бууцсан учраас тэрийг одоо нуухын тулд урдуура өнжөөлдөг утга учиртай. Тэгээ дээрээсээ тэндээ нөгөө нэг очир хонх барьцсан тэгсэн мөртөө очир хонхтойгоо мөртлөө хинкэргээд игдээд идэг. Энэ бол байж болохгүй. Очир хон улааны сахиус гэдэг маань өөр хийц сэнгэрэгтэй өөр хуйгдуулгатай байдаг. Тэр үедгээр бөөгийн хуйгдуулга юм даавч байдгүй. Одоо зээр, гөрөөс, ямааны арьс одоо тийм тахан байх ёстой байдаг байхгүй юу? Нэг бол бүр хөнгөн тийм тахан одоо бүр илдсэн тийм хуйгдуулгатай. Яагаад гэвэл байгаль дэлхийн уул устайгаа холбогдсон. Одоо тэгээд бөөгийн дээл яг байлаа гэх чинь тэгэл луу ороос нь одоо торгон одоо кино тоглох байгаа юм шиг дөөрийн дуудуулах байгаа юм шиг хамгийн үнэтэй торг моргоо дийл хийгээд байна шүү дээ. Хатан тэнгэр, хаан тэнгэр одоо гээд буугаад байна. Хатан тэнгэр хатан гэж буух боловч тэр чинь хаан тэнгэр буудаг байлаа тэр чинь ёс жаяг одоо удам угсаа тэр чинь дээд тэнгэртэй суудалтай байдаг. Яг хаан тэнгэр гэдэг чинь ч гэсэн адилхан тэр чинь тэнгэр лимчин зан үлийг л хийх ёстой. Хатан тэнгэр бууж ирээд яагаад нөхөргөө яваад байгаа, яагаад үр хүүхэд тогтохгүй байгаа, яагаад үр хүүхэдтэй болж зулбаад дутуу гараад байгаа, яагаад үргүй болоод байгаа гэдгийг чинь хатан тэнгэр буураа тэнгэр хийж өгөх ёстой. Тэрнээс бууж ирээд тэр чинь дээд тэнгэрт нь бууж ирчээ залаад ингээд дуулаад боолоод хүрээд тэр ингээд тэр гэдэг тийм биш шүү дээ. Бөө бол бөөгийн ёс жаншил гэдэг чинь цаана шаал ондоо бөөгийн бөөл дондоо бүлжин туулаа дэгдэлт ондоо гэдэгтэй адилхан бөөлөх гэж бөөгөөрөө болохгүй байгаа, бүтэхгүй байгаа юмыг бүтээж болгож өгөх гэж л бөөлж байгаа шүү дээ. Тэрнээс биш сайхан үнэтэй дээл хоёыг өмсөд, үнэтэй малгай өмсөд, бугын арьсан хийц сэнгэрэг дэгдээ тэр чинь сайхан уяглаад онгод бууж байгаа юм шиг. Зөвхөн улаач ямар мэдрэмжтэй байна. Тэр улаач л өөрөө зөвхөн тэрийг л мэдэрч ирэх ёстой. Улаач мэдрэмжтэй байж тэр ирж байгаа хүмүүнийг манай өргөө хашаагаар ямар хүн орж ирж байгаа гэдгийг харчаад арцгаан гуугуулах уу, хар энергитэй өмөрсөн байна. Энийг ингээд хар энергиээс нь салгаад өгье, тэгээд өгье, ингээд өгье гэсэн. Эн чинь л жинхэнэ улаач хүн бөө хүн л байх байхгүй. Тэгээ энэгээр нөгөө нэг мэддэг чаддаг мэдрээд судлаад ингээд тэгээд нэвтрүүлгээр өөрсдөө одоо энэ нэвтрүүлэгт ороод ард түмэндээ одоо тий энүүхэн тулаг тойрсон өргөө гэртэй биш төмөн олныхоо төлөө үйл хийя. Би бол энэ чаднаа гэд энэ нэвтрүүлэг орж ирж байгаа би улаачдраараа бахархдаг. Энэ шүүгчнэр маань ч гэсэн бид нар ч гэсэн цаг тухайн үедээ бас л энэ зөв мэлгээ тулаанд нэр хүнд хайх гэж орж ирэв. Зөвхөн өөрсдийнхөө аяас билэгдэг мэддэг учраас ард түмэндээ ойлгуулж хийж өгье. Яг ийм бөө хүн чи ийм байх ёстой шүү гэж. Өдөр нь лам болчаа шүн бөө болоод идэг хүмүүс ч хүртэл зөндөө шүү дээ. Лам нар нь одоо гандан дээр ном шүүлж яснаа
шүн гэртээ лүүжин тавинаагингуудаа бас бүгнэрүүд ураагаад харуун жургунжуулчаад хонх дамар тажигс намуртаа хингэр дигдээж байгаа юм юу дигдээд байгаа мэддэггүй зөндөл шүү дээ. Тэрнээс чинь зөвхөн хүнд зүн бэлэгтэн бөө улаач одоо энэ зүн бэлгэд улаанд орсон ялагч нар 100-ны бараг 90% нь бүгд мөнх хөгтөнгөртэй холбогдсон улаач нар хоёртаа хоёргүй л оролцсон болохоос биш яг л өөр юм гисэн зүн бэлэгтэй чадвартай л хүмүүс байгаа гэсэн үг. Тэрнээс бол одоо бол зөндөл уул усаа тагч гэн гэж байна. Уул усаа тагтаа яадаг вэ? Чиний толгоон дээр чинь гарчаад дэгдээд ивэл хэцүү шүү дээ тийм үү? Тэг чин гормон доороос нь тэр уулын ороо дээрээс унсан чулууг буцаад уул руу гардаг. Тэгэхээр тэр чулууг нь гормон дээрээс нь гормон дээрээ тавиад бөөгнүүлээд буцаагаад тэр байранд нь тавьчих юм бол тэр чинь өглөг гэсэн үг. Тэр аргис үгээ үүрж аваачаад өөртлөө идэ будаага цацчаад хүндэтгчээд тэгээд буцаад явахдаа тэр хог шава архинагаа шилийг шидчээд буугаа явахдаа чи тэр чинь өргөлөөс нь хүрэхгүй. Заавал орой дээр нь гарахтаа биш. Доод гормоноос нь сөгдөж мөргөөд гэдэг ч юм уу алгаад тэнийдгээд гэдэг ч юм уу өөрийнхөө тий. Тэгээд доороос нь өлмийн доороос нь одоо өргөдөг штэ. Одоо дээр үед хаад ноёд иргээд босцсон байхад одоо хар зар боодууд нөгөө хэрэгэн зэрэг нь хүндлээд язгууртныг хүндлээд сөгдөөд царайг нь харж чаддгүйтэй адилхан яг л уул усууд яг л адилхан гэсэн үг. Тэрэн дээр чинь яг тэг чинь бөөл тахилаг хийж ийн гэдэг тахилагингуудаар орой дээр нь гараад толгоон дээр нь гараад дивсээд бараг тэр орой дээр нь баргаж улаан цустай ямааны мах цаа хоньны нэхий түүхийн мах цаа хурд өргөд тийм байдгүй шүү дээ. Хүн Монгол хүн орж ирэхдээ яадаг үлээ тийм үү? Болсон идээг цайныгаа дээжиг хар ус хүнд өгдгөө түүхийн мах хүнд барьдгүй шүү дээ. Заавал хар усаа буцалгаад идээ болгоод цай болгоод сүйтэйж борч бай өгдөг. Тэгээд дээрээс нь махаа чанаад өгдөг тийм үү? Тэрнтэй адилхан онгоц шүтээндээ ч гэсэн заавал болсон идээ болсон махаар зан үйл хийнэ гэсэн үг. Тэгэхгүй бол тэгэл одоо яг нь улаач нар байна, багш нар байна өөрсдөө бас болохгүй учраас зааж үг сургаагүй болохоор эдгээр өөрсдийнхөө нөө оюун бодол орж ирснээр л буруу хийгээд алдаад байна л да. Нэг багш нар нь залруулж өгөх хэрэгтэй байна. Багш нар нь залруулж өгөх хэрэгтэй байхгүй юу? Бөө гэж юу өгөх хэрэгтэй гэдэг чинь 1-р ангид одоо ороод 10-р ангид өгсдөө айгүй их юм сураад хүн чинь төгсдөг штэ. Яг тэрнтэй адилхан гэсэн үг. Тэрээс хоёуг бол одоо нөмрөөд хийцдэгдээд бөө болчт юм биш. Тэр чинь онгод бууж ирэхэд онгодоо яаж хүндэтгэл үзүүлэх вэ? Хүнийг хүндэлж байж хүнээр хүндлүүлдэг. Хүнийг хүндлэхгүй байж ижил хүнээр хүндлүүлэх гэдэг шүү дээ. Тэр хүмүүсээ хүндэлж чадахгүй орж ирж байгаа юм нь үзэж чадахгүй учраас чи тэгсэн байна ингэсэн байна. Би яг энэ нэвтрүүлгүүдийг хийхдээ яагаад ингэж олон ч бөө мөрөгөл олон ч хүмүүсийг судалж хайж явсан л да. Шүүгчнэрээ хүртэл хайгаад улаастраа хүртэл хайгаад ийм чадaltaй улаастрыг бас гаргаад ард түмэнд ийм хүн байгаа шүү гэдэг мэдрүүлээгээд тэг ингээ бодож удаж байгаа хамгийн чадaltaй хүмүүс энэ зөвлөгөө тулаанд орж ирсэн ялагч нар нь өөртөөгөө бас мэдрүүлсэн харуулсан эргэн тойрондоо хүрээлттэй тийм байгаа учраас шүүгчдрээ сонгосон улаастраа ч гэсэн 60 эдэн хүмүүсийг нэвтрүүлгээ зураг авалтанд оруулаад цаг хугацаа их орно. Яг зураг авалтандаа тааруулаад яг шилдэг нэвтрүүлгийг өргөжлүүлэх боломжтой 10 хүн авсан гэсэн үг. Эдгээр 10 хүн бол одоо нэвтрүүлгийг өргөжлүүлээд явж байгаа. Ялагч нар гэж нэг хүн байна. Тий ялагч нь бол одоо нэг л хүн байгаа. Гэхдээ одоохондоо болоогүй. Зураг авалт өнгөж эхэлж байна. Тэгээ 1 сарын 20-наас одоо 20 дээр мөн 1 сарын 13-наас ахвала 1 сарын 20 дээр гараад ирэхэд 5 сард л хаврын цагт л цэцэг ногоод илгэрэх лус сэрэг цагаар нь л одоо ялагч тодорно гэсэн үг шүү дээ. Зурагтаар 7 хоногт нэг л удаа гарна гэсэн үг. Тэгэхдээ зурагтаар 2-оос 3 сар цацагдана гэсэн үг. За түрүүн бас багшийн барилгын хоёлоо ярьжсэнс. Ер нь одоо олон шавтай болох тусмаа тухайн багшийн маань хүч илүү одоо нэмэгддэм болов эсвэл эсрэгээр энэ тал дээр бас хүмүүс сонирхдаг шүү. Багшийн барилга гэдэг бол яг багш гэдэг хүн бол одоо өөрийнхөө хүч энергийг те өөртөө нөөгөөд бүх ямаа ингээд бэлэн болгочоод тэгээд цаанаасаа тоо байдаг л да. Яг чадaltaа гэсэн нэг хэдэн хүндэл бөөмөрөл одоо тий. Жишээ нь хэд бол би одоо 2-3 хүн шавтай 7-оос дээш бол шавтай болохгүй гэсэн үг. Яг үндсэн шав. 7-оос илүү шавтай болох. Тэгтээ бол яг онгод шүтэн буруу залаад ингээ явцсан байгаа штэ. Тэгээд тэрийг зассаад залруулад өөр багшаас ирсэн юм бол миний шав биш.
Зүгээр би зам мөрийн төвчлээд ингэж явд юм аа минь хүү ингээд яваа чи багшгүй ч гэсэн намайг дагаад яв. Би зам мөрийг чинь сургаад ингээд өгье гэсэн утгаас биш. Би яг гаршаад ингээд хайгаад олоод авсан шав бол биш. Өөртөө над дээр ирээ болохгүй байна гэсэн үг. Ер нь бол одоо яг би сонсч л байсан л та. 1000 гаруй шавтай, 500 эдэн шавтай, 100 эдэн шавтай гэж чийдэг. Бас л нэг шавыг 3 сая, 2 саяар босгодог гэсэн. Мөнгөнд дүн гарч ирдэг. Тэгээ хоёуг дуулахтайг нийлээ 5 сая. За тэгэл тэр шаваа босгоод ирснийхаа дараад нь тэгэл ард нь нөгөө санхүү байгаа мөнгөө өгөөд яатсан үлдгээр өөрөө нөгөө багш хүнч нөгөө тэрнтэйгээ тэр олон шавтайгаа тулж харьцахгүй анхандаа босгосон шав нартай даатгаад өгчдөг. За та нар энийг ингээ яачих. Багш нь өргөөндөө ороод уул усандаа одоо залбирал үлдээд байж та нар ингээд яаж нөгөө шавийн шавнар нь адилхан нөгөө шавны шавьяар босгож ирэх гэсэн үг байхгүй юу. Тэгтэл нөгөө нэг онгоц шүтэн нь бууж ирж чаддаг. Тэгэл нөгөө багшаа солиод өөрт нь мэдрэгдээд идэг, явагдаад идэг. Тэгсэн мөртлөө нөгөө онгот нь бууж ирэхгүй юм чи багшаа солиод хид хідэн багшаас хүмүүс зөндөл шүү дээ. Над дээр үрдэл хид хідэн багш солиод ирцэн байдаг. Тэгэхээр багш хүн гэдэг маань бол одоо жишээ нь гэхэд багш мэрэгчлээ хүн бол зөвхөн сургуулийн хүүхдүүд л юм заана. А шүүгч хүн бол зөвхөн хэрэгээ шүүгээд заргаа шүүнэ гэсэн үг. Эмч хүн бол зөвхөн үнийг эмчлэх үүрэгтэй. Тэгэхээр тэр дотор чинь ямар утгатай гэхэд багш тэнгэртэй хүн зөвхөн шав босгох ёстой. А хүний нороог нь бариад дотор ходоод энэ эмчлээд биеийг нь өвдөөд байгаа үр хүүхдтэй болохгүй байгаа юмыг отож тэнгэрэгдэг. Отчоор домчилж. Тий. А хар цагаан айлманд өртөөд ингээд хар муу зүүдлээд ингээд хар архинд орсон хараад ингээ хамаг бүр ингээд бүр цаанаас юмсыг харын тэнгэр хар цагаан үлийг хааж өгдгийг харын тэнгэр гэж нэрлэдэг. А цагааны тэнгэр гэдэг нь өглөг одоо 3 үеийн өвөг дээдсээс 3 буйны дуудах гэдэг. Над нар 9 үеийн өвөг дээдсээс нь юу 9 үслийг гүйцэдэг гэхэд 9 үеийн өвөг дээдсээс буян дуудна гэж юу гэдэг юм бэ? 9 үе гэдгээр 13, 20, 27 дахь үе гэж. Яагаад гэвэл бөө мөргөл маань их эзэн Чингис хаанаас хойш хөгчүү зайран гэдгээс хойш ойлгоод идэг. Үгүй энэ чинь бүр хүн үүснээс ахуулаад бөө мөргөл гэдэг маань үүссэн байхгүй юу? Тэгэхээр хэд үе дээрэж байж болно. Тэгэхээр жишээ нь гэж одоо 3 үеийн өвөг дээдсээс нь 3 буйны дуудаж өгнө гэдэг чинь 4 үеийн өвөг дээдсээс нь одоо 4 зүг 8 зүгтээс нь хишиг буй хүүхдийн заяа дуудах 5 үеийн өвөг дээдсээс нь одоо 5 шуумадын далж өгөх гэдэг ч юм те 6 үеийн өвөг дээдсээс нь одоо зоос мөнгөний дуудаж тогтоож өгөх 7 үеийн өвөг дээдсээс нь одоо эд хөрөнгөний тогтоох гэд янз бүр үүдэг 8 үеийн өвөг дээдсээс нь одоо насны даалгын дуудана 8 арилжаагийн дуудах гэдэг ч юм уу те 9 үеийн өвөг дээдсээс нь юу 9 хүслийн те 9 үеэс нь одоо ингээд нэг үеэр нь дааж өгөх одоо нэг жилд нь тогтоож өгөх буян шиг энийг цагааны тэнгэр гэдэг. Хараад жатхыг өрөөлөөр хариулдаг цагааны тэнгэр гэдэг. Тэгэхээр энэ дээр утга учир хамгийн чухал юм чинь байдаг байхгүй юу? Тэгэхэд энэ зан үйлээ хийж сураагүй жиж бөө судалж гин гэж ярих бөө судлаач гэхээ тэгсэн мөртөө одоо юу доктор профессор юу гэсэн юм зөндөө байна. Тэгсэн мөртөө бичиг үсгээр мэдэхгүй тэр. Нэг 8 дугаар анги төгсөн 10 дугаар анги төгсөн дээд сургууль төгсөөг мөртлөө бөө мөргөл одоо тэр уул усаар тэгэхэд доктор профессор одоо шинжлэх ухааны юуны эдэр гэсэн хүмүүс одоо амар гоншинтай хүмүүс шүү дээ. Тэрийг яг хийн өгдөг бэ? Засгийн газар өгд юм уу? Нэг бол нэгэндээ өгөөё гэдэг юм. Би өөрөө өгж ил гэж ойлгодог. А яг надад бол яг хөгтөгний чуулга актив гэдэг юм би байгуулсан. Хүнд зүүн бэлэгтэн гэдгээр би Монголын ард түмэнд өөрийнхөө уур чадвар аюулаас зүүн сонгоо харуулсан учраас би зүүн бэлгийн активаас би хүнд зүүн бэлэгтэн гэдгийг авсан. А бөө судлаачийн хувьд би одоо бүгд судалж явж байгаа, дөнгөж эхэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр бөө судлаач гэдэг нь. Тэгэхэд энэ дээр чинь яг ч хүмүүс чинь одоо доктор профессор одоо олон улсын бөөгийн төвийн юу ч гэнэ үү одоо зөндөө л байх. Тийм хүмүүс нь одоо зурагтаараа лекц уншаа тийм үстэй. Одоо энэ бөө мөргөлд одоо айл болгонд бараг бөөтэй болж энэ бөөг мэддгүй юм гэж алга байна. Тэгээ ингээд бөө нь юугээс болоод байгаа бөө гэдэг нь яг ямар утга учиртай гэдгийг мэдэх ёстой. Бөөдөр очиод үзүүлэхдээ үзмэрчи одоо тий хүнийг засаад засалт хийгээд ёстой илвч ид юм шиг ойлгоод байгаа байхгүй юу. Үгүй шүү дээ тэр чинь уул усаар нь хүний сүсэг ширлэр нь
бөө мөрүүл гэдэг маань өөрийнхөө сүсэг бишрлээ аяндаа зам мөрөнд тэгшилж өгөх ёстой учраас маргааш над дээр ирэнгүүтээ засал хийлгээд өнөөдөртөө засал хийлгүүнтэй маргааш нь ажилтаа хөвгтэй болоод ингэ явчих юм биш. Тэр чинь цаг тухайдаа өөрийн сүсэг бишрэл зам мөрийн тэгшилж өгөх ёстой байхгүй юу? За баярлалаа. Тэгэхээр бидний бас ярилцах цаг энэ төрөд өндөрлж байна. Бас сонирхолтой ярилцлага ирж өрнөс нь танд баярлалаа. Удаачд өрсөлдөөн нэвтрүүлэгт бас илүү их амжилт хүсье. За баярлалаа. Танай нэвтрүүлгээ хамт олон ч гэсэн 2018 онд өшөө илүү сонирхолтой нэвтрүүлгээгээд шилдэг телевиз болоорой гэж хэлье да. За баярлалаа. Үзэгчтэй тогтоо ярилцсан нэвтрүүлэг маань өнөөдрийн зочноор Хөхтөнгөр чуулга академийн тэргүүн хүндэтгэн бэлтгэн алтан гэрэл оролцлоо. Хамтаас үзэгчтэй баярлалаа.